Сайн бацгаана уу? Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ гэрлэж амжаагүй явна киноны дог хэрхэн тоглохыг үзүүлье. За энэ дунд маань 6 аккордыг ашиглаж байгаа. Эхнийх нь ми минор, до мажор, си мажор. За энийг бүтэн аккорд барьж чадахгүй хүмүүс 1-р хуруугаа шууд 1-р утасны 2-р ладан дээр тавиад 4-р утаснаас доош дуургаж тоглоорой. За тэгээд ре мажор, соль мажор, ля минор. За дунд ашиглах цохилт доошоо, доошоо дэшээ, дэшээ, доошоо дэшээ. Тоонд үзүүлье. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За ерөөхдөө нэг мөрөнд 4 бүтэн цохилт явна. Эхний 2 мөрийн хувьд гэх юм бол 3 аккорд байна. Энийхээ хамгийн эхний ми минорын аккорд дээр 2 бүтэн цохилт хийж явна. Өөрөөр хэлбэл 2 явна. Тэгээд до мажор. Тэгээд си мажор. 2-р мөр. Мэтэр явах нь байна. Хэрвээ та бадрууган болон жавхлантай ижлэгэн өнгөөр дуулахыг хүсэх юм бол капого 1-р ладан дээр хавчаад дуулаарай. За тэгээд өөрсдийнхөө хоолоонд мэдээж тохируулаад хэдгээрч ладан дээр капого ашиглаж болно. За миний хувьд жишээлбэл яг капого эндээс эхлэх юм бол төрсөө ингээ бүр доошоо ингээд хоолоо миний хоолоо гарахгүй учраас би ахиулаад за 4-р ладнаас ч юм уу хийгээд өөр хоолоон тохируулаа гэсэн. За одоо эхний бадгаа жишээ олгож дуулж үзье. Төрсөн нутгийн үзэмшингүй аяалхан чамайг үзэсгэлэн болгожээ. Төрсөн эгч нам шингээ хонгор хончоныг сүүлийн си мажор дээр 2 удаа цохилт явж байгааг сайн хараарай. За үргэлжлүүлээд дахил хэсэг харахад тусаа нүдэн нөрөөсөө хайрлах тусан зүрхэнд хоногшно. Сүүлийн мөрч гэсэн 3 аккордтай байна. Тэгэхээр сүүлийн ми минор гэсэн аккорд дээр 2 бүтэн цохилт хийж иж нэг мөрөнд 4 бүтэн цохилт болж тэнцэж байгаа шүү. За энэ дог бид нар бас таталтаар тоглож болно. Тэгэх юм бол P I M тэгээд A M I энэ таталтаар татна. Тоонд үзүүлэх юм бол 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 За яг цохилттойгоо адилхан нэг мөрөнд 4 бүтэн таталт хийгээд явахад болно. За жишээ олгож 2-р бадгийг үзцгээе. Онгон зүрхний чинь нарийг амсах гээд орчлоонд би төрсөн байжээ. Унган хайраа чамда нэгээ жарахын дэвлэн байжээ. За тэгээ ер нь бол 4-4 хэмжээтэй ямар ч таталт цохилтыг ашиглаж болно гэдгийг бити мартаарай. Жаргал амтлан мэлтэрээ сайхан нүдэний хичээн хайрын харцыг сэвтэхгүй байж зам бүлэн хорвоо
За тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асууж тодруулах зүйл ах юм бол сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн тавчан дээр дараад хонхны зурган дээр дарчих юм бол манай оруулж байгаа шинэ хичээл цаг алдалгүй танд хүрэх болно. Баярлалаа, баяртай.